Free audio post-production by alphonic.com. За сайн байцгаана уу? Mongolian Australia подкастын маань 92 дахь дугаарыг эхэлж байна. За цацаан сая бас аяллаар явж байгаад жоохон нэлээд завсартай бас дараагийн дугаар маань орж байгаа шиг байна. Тэгээд хөцөлөчөө. За тэгээд энэ дугаараар Мельбурн хотоос Мельбурн Самбо Академиг үүсгэн байгуулагч Монгол улсын үндэсний бүхийн сумын заан цолтой самбо бүхийн олон улсын хэмжээний мастер, за жудо бүхийн олон жилийн туршлагатай ийм тамирчин залуу баяр сайхны саруул гэрэл оролцож байна. За тэгээд энэхүү Мельбурн Самбо Академид одоо өсвөр үеийн хүүхэд залуусыг сургахын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа харааны бэрхшээлтэй тамирчдад зориулсан тусгай хөтөлбөрүүдийг бас хэрэгжүүлэн ажилладаг байгаа юм байна. За тэгээд тэрээр Австралийн самбо бүхийн үндэсний зэрэглэлтэй албан ёсны дасгалжуулагч болоод тэгээд энэ жил болох одоо дэлхийн элсний самбо бүхийн авраг шалгаруулах тэмцээнд Австралийн шигшээ багийн дасгалжуулагчаар одоо Сингапур улсад оролцохоор бэлтгэлээ базааж байгаа. За ийм мундаг эрч хүчтэй, зоригтой Монгол залууг бас урьж оруулаад байгаадаа маш их баяртай байна. За Саруула сайн уу? Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Өнөөдөр подкастт маань цаг зав гаргаад орж байгаа чамд маш их баярлалаа. Баярлалаа. Бас мөн подкастт урьж оролцуулж байгаад маш их талархлаа. За хоёулаа яриагаа шууд эхэлнэ. За яриагаа эхлэхдээ хоёулаа Австралид ирэхээс өмнөхтэй Монголд ажил төрөл амжилт бүтээлээсээ хоёулаа хуваалцъя. За би Сэлэнг аймгийн Самд сумын харьяат. Самд суманда цэцэрлэг 10 жилийн сургуулиуд үргэлжсэн. За 10 настайгаас л одоо Самб жудо бүхийн дугууланд анх ороод бүхий спортоор хичээлж эхэлсэн. За энэ хугацаанд чамгүй амжилтуудыг гаргаад Самб жудо бүхийн бүхөөр олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцсон. Монгол улстай болж байгаа тэмцээн болон биднес нэг баг байхасаа нэг Сэлэнгийн хүүхдүүд чинь хаашаа Брэдлүү их олон улсын тэмцээн уралдаанд явдаг. Тэр тэмцээн уралдаануудад амжилттай оролцдог байсан. Тэгээд 16 оноос хойш ерөнхийдөө спортоосоо бага зэргийн хөндөрөөд хувийн бизнесийг эхлүүлээд газар тариалангийн Сандурд Шимби газар тариалангийн компанитай газар тариалангийн бизнес эрхэлдэг байж байгаа. Тэгээд одоо гадагшийн хувьд сурах шийдвэр гаргаад тэгээд одоо Австралийн Мельбурн хотод ирээд сурч хөдөлмөрлөөд ажиллаад явж байна. Ямар гоё. Тэгэхээр ер нь бүхийн удам байгаа юу? Манай Сарууд? Байгаа. Ер нь тэгэл аавын тал ээжийн талаас ерөнхийдөө барилддаг байсан тийм хүмүүс байгаа. За тэгэхээр Сарууд маань хэдэн онд Австралид ирж ирсэн блэ? 2023 онд Австралид гэр бүлийн хамт нэг сургалтын виз мэдүүлэл анх ирж ирсэн. Тэгэхээр ковидын дараа ирж ирсэн юм шүү дээ. Тэгэхээр гэр бүлийн байдалд 2 хүүхэдтэй эхнэрийн хамт удаа Мельбурнд амьдарч байгаа тий? Тий. За тэгэхээр яагаад бас Мельбурн хотыг сонгох вэ? Хоёулаа жоохон Мельбурн хотоо магтаал та хүмүүст. За наашаа ирэхийн өмнө нэлээд судалгаа хийсэн л дээ. Тэгээд Австрали одоо аль хотод очиж амьдруул бас тусламжтай бай гэл. Тэгээд ер нь хүмүүсийн ярьж байгаагаар Мельбурн хот нь одоо манай Монгол оронтой бас цаг уурын нөхцөлтөөс арай ойролцоо, тэгээ зундаа нэг халаад байдгүй ч гэдэг юм уу те. Бас хотууд нь одоо арай бас 100 мөн Сидней мэднэ ч юм бас айхтай халдаг гэж хүмүүс ярьдэн штэ. Тэгээд тэр талаараа нэгдгээд хоёрдугаарт одоо дэлхийн бас нэг амьдрах орчин хамгийн тохиромжтой 50 хотуудын нэг Мельбурн хотыг сонгосон байгаа. Тийш та манай Мельбурн чи ер нь их 50 хотуудын тоон дээгүүр ордон шүү дээ. Ер нь нэг номерт явж байсан. Одоо яа хэзээ явж байгаа сайн мэдгүй байна. За тийм байна. Тэгэхээр за хоёулаа шууд Мельбурн Самбо Академийн талаар ярилцъя. Хоёулаа тэрийг бас танилцуулъя хүмүүстээ тий. За Мельбурн Самбо Академиг одоо 2024 оны 12 сард үүсгэн байгуулад Австралид одоо самбогийг хөгжүүлэх, хойч үеийг бэлтгэх, олон үндэстний залуучуудыг хамруулах зорилготой тийм самбогийн клуб байгаа. Тэгээд одоо надтай хамт одоо самбогийн Мельбурн Самбо Академи маань
2 дасгалжуулагчтай байгаа. Ганц бүхэн сайхан жаргал гэж Сүхбаатар аймгийн харьяат сан бүхэн спортын мастер ийм залуу байгаа. Тэгээд бид хоёр бас Австралийн хоёулаа нөгөө Австралийн одоо үндэсний зэрэглэлийн дасгалжуулагчийн эрхээ аваад тэгээд Мельбурн самбо академиг хамтраад үүсгэн байгуулад одоо хичээллүүлээд явж байна. За бид одоо самбо маань өөрөө нөгөө Оросын холбооны улсад үүсэлтэй. Тийм болохоор бид одоо Монгол бүхийнхээ онцлог болон Орос за дээр нь Австрал болон олон улсын одоо самбын самбын одоо туршлагад суурилсан хөтөлбөртөө за хүүхэд насан туршид зориулсан мөн дээр нь одоо хараагүй одоо харааны бэрхшээлтэй параолимпийн тамирчдыг бэлтгэх зорилготой байгуулагдсан юм клуб байгаа. Одоогоор манай клуб нэг 20 гаруй одоо суралцагчтай насан туршид хүүхдийн нийлсэн 20-од суралцагчтай 7 хоногийн нэгт өдөр болон 5 дахь өдөр ингээд бэлтгэлээ хийдэг байгаа да. Нэгт өдөр 5 дахь өдөр. Тэгэхээр яг танай актив маань яг хаана байралтай байгаа лээ? Мельбурний Мельбурн Порт Мельбурнд байралтай. Тийм Порт Мельбурнд community нэг спорт зал байдаг. Тэнцээ бэлтгэлээ хийдэг. Тэгэхээр ер нь хэдэн насны хүмүүс бас танай активд бас суралцах боломжтой. Тэгээд жишээлбэл одоо хүмүүс маань ялангуяа Австралид бол дийдэн штэ. За сургуулийнхаа дараах after school activity гэж зөндөө зүйлээдэг те. Тэгэл карате, жудо, одоо самбо гэж тэгж энэ те. Тэгэхээр хэдэн насны хүүхдүүд ер нь хамрагдах боломжтой гэдгийг тэгээд одоо сая хэдэн шавтай гэлээ 20 шавтай гэсэн үү? Тий 20-од 20 шавтай. Тэгэхээр хэдэн насны хүүхдүүд яг танад хамрагдах боломжтой? 5-аас одоо хүүхдийн анги нь болохоор 5-аас одоо 16 нас хүртэлх энэ хүүхдийн анги гэж байгаа. За тэгээд 16-аас дээш насан туршидын анги гээд бүгд одоо бэлтгэл маань нэг өдөр одоо насан туршид хүүхдийн анги нь нэг өдөр 2 өөр дэвжин дээр бэлтгэл нь явагддаг. Тэгээ одоо хүүхдүүдтэйгээ ч юм уу хамтдаа ингээд бэлтгэл хийгээд чөлөөт цагаа зөв болсон өнгөрүүлээ гэж байгаа хүмүүс маань одоо ингээ хүүхдээ аваад ингээ хамт ирэхэд хажуу талынхаа дэвжин дээр хүүхдүүд нь бэлтгэлээгээд одоо эцэг эхчүүд нь нөгөө талынхаа одоо дэвжин дээр бэлтгэлээ хийх тийм боломжтой байгаа. Яс өөр хийн. Тэгэхээр тэгээд хүүхдүүд маань бас ер нь энэ спортын бас давуу тал нь мэдээж бас тэгэл тэгээ би билдер байна. Тэгээ бас юу байдаг бах те. За одоо мэдээж самбо бүхий мастрын хувьд одоо бас энэ спортын бас давуу талыг бас хэлвэл бас сонирх те. Тэгээ самбо бүхэн маань өөр одоо нөгөө нэг зэвсэггүйгээр бие хамгаалах урлаг гэж явдаг байхгүй юу? Тийм болохоор бас Толооны самб хүн өөрөө дотроо 3 төрөл байдаг. Одоо спорт самб гэж байна. Компот болон байлдааны самб гэж байна. За тэгээд нөгөө элсний самб, бич самб гэд 3 төрөл байдаг. За тэгээд одоо самб хүн өөрөө одоо юу гэдэг нь жудо бүх одоо өөрийн гэсэн дүрмтэй те нэг бас нэг одоо жудо бүхчийн юу гэдэг гар нь гартайгаа хөлн хөлтөөгөө байрладаг. За чөлөөт бүх болохоор бас бартны барилдаан байхгүй зөвхөн нөгөө нэг одоо чөлөөтийн өмсгөлчин бас өөр болохоо барьт барихгүйгээр барилддаг. За жижигцүү бүх одоо юу гэдэг зөвхөн голцоо одоо хөвтэй барилдаанд умгаалж барилддаг. Тэ за жишээ нь одоо бокс бол зөвхөн ингээ гараараа карате ингээ хөлөөрөөч гэдэг юм уу те. Тэгээ ингээд самбо бөхөр хичээлэхээр одоо энэ яг бүх спортын одоо бүх тэнгийнх нь анхан шатны мэдлэгтэй. Тэгээд цаашдаа ингээ үргэлжлүүлээд ингээ хөгжүүлээ явах юм бол одоо мэрэгжлийн хэмжээний тамирчин болно. За тэгээд одоо нөгөө UFC гэдэг одоо дэлхийн том тулааны холбоо байдаг шүү дээ. За энэ холбоонд одоо сүүлийн үед одоо бүх төрж байгаа одоо Оросын том авраг болж байгаа талаанчид бүгд одоо нэг самбын суурьтай самбаар анх хичээлж ингэж гарч ирсэн ийм тамирчид байдаг болохоор бас самб бүхтөө одоо хүмүүс бас их аюу их сонирхож орж ирж байгаа.
Тэгээд самб маань юу гэдэг юуны яг хэдий олимпийн одоо төрөл биш ч гэсэн одоо хүмүүс их сонирхож байгаа. Тэгээд одоо бас 2032 оны олимпиад байна уу 2028 оны олимпиад самб бүх олимпиад орох гээд бас ингээд нөгөө нэг юмнууд нь яваад байгаа юм билээ төслүүд нь. Тэгэхээр бас хүмүүс одоо энэ шиг их анхаарч байгаа. Тэгэхээр за одоо ингээ бас Австралид ирээд энэ самбо бүхийг бас тэг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулаад явж байгаа. Хүний хувьд Австралийн ер нь самбо бүхийн ер нь хөгжил ер нь хаана яваа юм бэ? За одоо юу гэдэг нь Австралийн самбын хөгжил нэг 10-аас нөгөө оноогоор яах юм бол нэг 7 молоо юм уу? Тэр хавцаа. Тий. Яг бас нэг бүр тийм нөгөө нэг олон жил яатсан жудо бөхөө бодвол бас арай нэг баг тий. Тэгтэл ерөнхийдөө бас хөгжсөн бас нэг оролцогчд нь тэмцээнд оролцогч болон одоо самб хөрчээлж байгаа хүмүүсийн тоо ер нь нэмэгдсэн. Маш олон клубүүд ер нь нэмэгдээд ингээд нээгдээд тэгээ явж байгаа та. Тэгэхээр бас манайх монголчин өөрөө бас манай Монголын самб чинь бас ер нь дэлхийд их дээгүүр тооцогдсон шүү дээ. Манайх чи их олон самбын дэлхийн аваргуудтай. Тийм болохоор бас манайхыг бол манай орныг бол бас хараахан гүйцэхгүй. Гэхдээ ер нь бас тодорхой хэмжээнд хөгжсөн. Одоо сүүлийн жилүүдэд тий бүр хурдтай хөгжиж яваа. Одоо нөгөө самбын Австралийн саяхан 2 жилийн өмнө Австралийн самб бүхийн албаны ерөнхийлөгчөөр нь Орос хүн тавигдсан. Байлдын самбаар хичээлдэг байсан. Тэгээд тэр хүн авснаас хойш ерөнхийдөө ингээд маш хурдцтайгаар Австралийн самб бүхийн албаг ингээд ажиллуулж эхэлсэн байгаа. За. Тэгвэл айгүй бас сайн хөгжиж яваа юм байна шүү дээ. Ер нь за би бол энэ самбрыгээд Мельбурнаас 30 минутын зайтай нэг жоохон зайтай амьдардаг юм. Тэр хотод маань жижитсу бас их мерсэр харагдаад байлээ. Тэгэхээр жижитсугийн дараанаас ер нь самбо маань бас нэлээд бас хүч төрж орж ирж байгаа юм байна гэж үзлээ тий. Тий, Мельбурнд Австралид ер нь тэгж орж ирж байгаа. Жижитсу бол ер нь сүүл хөгжсөн спорт. Гэтэ яг бас айгүй хурдтайгаар хөгжөөд ингээ явцсан. Одоо ер нь самб цаад маш эрчимтэй хөгжиж эхэлж байгаа. Бас martial art гэж бас энэ тэндгүй явдгийн байлээ. Тэгээд тэр нь бас яг хүүхдүүдэд зориулсан их өөрхөн бас яг чи сүрэн хэллээ шүү дээ. Самбо бүх маань бас бие хамгаалах бас нэг урлаг тооцогддог гэсэн. Тэгэхээр ер нь ялангуяа банднер ч гэлтгүү те эрэгтэй хүүхдүүд ч гэлтгүү охтууд маань хүртэл бас бие хамгаалах, бие хөгжүүлэх тал дээр бас энэ бүх спортууд манаас хоорондоос уялдаа холбоотой те тийм байдаг бах. Тий, яг ер нь бол бүхэл спорт ер нь хоорондоо уялдаа холбоотой. За тийм байна. Тэгэхээр танай академид ер нь зөвхөн монгол хүүхэд залуучууд байна уу? Эсвэл бас гадныхан австралчууд бас байна уу? Манай академид за монгол хүүхдүүдээс гадна одоо Австрал, Вьетнам, за тэгээд одоо Австралийн одоо уугуул хүүхэд залуучууд тэгээд одоо энэ арлын орнуудын залуучууд гэдэг одоо орон орны залуучуудаас бүрдсэн л тийм залуучууд байна да. Тэгээ спорт нь өөрөө одоо юу гэдэг өөрөө хил соёл үйл хамааран одоо хүмүүсийг нэгтгэдэг бол одоо ер нь аль олон үндэстний залуучуудыг нийлүүлээд тэндээс одоо хүн болгоно нэг анхан шатны ч юм уу ерөнхий тухайн спортын мэдлэгийг олгоод одоо цаашдаа тэмцээн уралдаанд ингээ оролцоход бэлэн болох хүртэл нь бэлдээ. Тэндээсээ цаашаа хүмүүс өөрсдөө нөө тэмцээн уралдаанд ороод ингээд левел ахад явах гэдэг боломж олцоог нь бүгдийг бүрдүүлж өгөөд тэгж явах зорилготой байгаа да. За би самбо бүхийг ингэж за цэнхэр улаан өмсгөлтэйгээр баригддаг тийм үү самбо бүх маань. Тий, цэнхэр улаан өмсгөлтөө хоёр цэнхэр улаан тал цэнхэр болон улаан болон гэдэг хоёр талаас гарч иж баригддаг. Би бас нөгөө шүүлтийн хувьд нөгөө нэг одоо тийм хоёр төрлийн хувцастай байгаа нь одоо ер нь шүүлтийн хувьд арай нөгөө нэг амар тий шүүгч нь хоёр гаранда
нэг гарандаа цэнхэр өнгийн бэлээ, нөгөө гарандаа улаан өнгийн бэлээтэй байлаа гэхэд одоо тухайн улаан булангийн тамирч оноо авахд зөвхөн улаан бэлээтэй гараа өргөд оноо заахад нөгөө нэг оноон дээр сууж байгаа шүүгч маань одоо тэрийг хараад яг улаан дээр оноогоо тавьж гэдэг юм арай хэлбэртэлсэн оноо юу шүүлтийн системтэй. Тийм ээ тий. Тэгээ нөгөө цагаан өмсгөлтэй ч нь болохоор жудо бүх Тийм жуудаж нэгтэй цагаан цэнхэр бас ер нь хоёр талаас гарч байна. тийм үү. За. Би айгүй анхан шатны мэдлэхгүй хүн л асуугаал яриад байна. Сонсогч нар маань бас надтайгаа адилхан л байгаа ах та. Тэгээ за ер нь самбо бүх маань ер нь та бүх маань нэг улаан цэнхэр өмсгөлтэйгээр хоёр талаас орж ирж рингэн дээрээ тэгээ талбай дээрээ баригддаг нэг тийм л юмнууд нь төсөөлөгдөж байна. За тэгэхээр энэ жил болох дэлхийн элсний самбо бүхийн аврах шалгаруулах тэмцээнд Австралийн шигшээ багийг дасгалжуулагчаар бас Сингапур улсад оролцохоор бэлтгэлээ базааж байгаа гэсэн. Тэгээд энийхээ талаар бас хүмүүстэй хоёлаа. Зүг. Энэ жилээ одоо элсний самбогийн аврах шалгаруулах одоо дэлхийн аврах шалгаруулах тэмцээн одоо World Beach Sambo Championship маань одоо 8 дугаар сарын 1-ээс 3-ны хооронд одоо Сингапур улсад болох юм. Тэгээд тэрэнд Австралийн одоо самбогийн шигшээ багийн дасгалжуулагчаар ингээд явахаар сонгогдоод одоо тамирчдынхаа бэлтгэлийг базаагаад байж байна. Тэгээд энэ тэмцээний маань одоо сорилго нь одоо Австрали маань одоо юу гэдэг дэлхийн аврагтай жилийн аврагаас одоо юу гэдэг 6 сарын өмнө ч юм яг нэг тогтмол үндснийхээ авраг шалгаруулах тэмцээний зохион байгуулад тэндээс тэр нь төрүүлсэн тамирчдаа дэлхийн авраг шалгаруулах тэмцээндээ ингээд явуулдаг тийм тогтсон заншилтай гэх юм уу. Яг тэргээрээ төрүүлсэн тамирчид нь л явах хэрэгтэй. Одоо юу гэдэг тухайн хүн би одоо сая нөгөө Адлайд хотод юуных нь үндэсний авраг шалгаруулах тэмцээн болсон. Элсний самбо. Тэрэнд одоо энэ манай клубээс би 79 кг хэмжээнд оролцоод үндэсний авраг шалгаруулах тэмцээнд төрүүлээд за манай сайхан жаргал гэдэг салчуулагч маань 88 кг хэмжээнд оролцоод бас үндэсний авраг шалгаруулах тэмцээнд төрүүлсэн. Тэгээд одоо нөгөө бидний нөгөө одоо оюутны визтэй байгаа болохоор Австралийг төлөөлж Австралийн нэрийн өмнөөс явах нөгөө ирэх байхгүй болохоор энэ тэмцээнд явах боломжгүй болсон. Тэгээд Австралийн самбогийн холбооноос сая өнгөрдөг 4 сард Параолимпийн Азийн авраг шалгаруулах тэмцээн болсон. Азийн наадам. Тэгээ Параолимпийн Азийн наадамд Австралийн Параолимпийн шигшээ шигшээгийн тамирчин бэлдээд ингээд явах санал тавьсан боловч одоо юу гэдэг тухайн үед бас яг миний цаг зав нөө сургууль хичээлийн юм болохгүй болоод явж чадаагүй. Тэгээд сая дахиад одоо элсний самбын дэлхийн аврагт ингээд явах санал тавихаар нэрийг хүлээж аваад тэгээ ингээд явах гээд байж байна. Тэгэхээр одоо 23 за 24 оноос хойш актив байсан. Тэгээд ер нь ямар богинохон хугацаанд ямар их амжилтуудыг ярьж байна. Тэрэн дээр айгүй их бахархаж байна. Зэн одоо юу 24 оноос хойш за нэг жилийн хугацаанд одоо бас тийм авраг шалгаруулах тэмцээнээс 2 алт гэж юм те. Тэгээд муучрал олон улсын тэмцээнүүдээс 3 алт, 1 мөнгө гэсэн те. Би яг нэг чиний явуулсан тодорхойлолтоос уншиж байна л та. Тэгээд нэрэл айгүй богино хугацаанд энэ олон амжилтуудыг тэгээ бүр алтуудыг ингээд түүгээд аавна гэдэг чинь бас маш их ур чадварыг бас харуулж штэ. Тэгэхээр ер нь энэ Австрали улс бол та хоёрт бол ер нь бол permanent resident citizen-ыг өгөхөд бол ер нь зүгээр ногоон гэрлэр л өгөхөөр алчиг хүмүүс байна да гэж харж байна. Тэг нэг ер нь судалж үзсэн. Гэхдээ яг нөгөө нэг бас одоохондоо мэдүүлэх юу боломж болцоо цаг юу нь бас болоогүй юм шиг байгаа. Тэгээд одоо юу гэдэг тухайн одоо орны одоо тухайн жил болгон одоо янз янзын шийдвэрүүд гардаг юм байна л да энэ талаар. Одоо ямар хуу чиглэлийн хүмүүст ч юм уу одоо тухайн визийг өгөө те. Тэгээд спортоор бол юу гэдэг олимпийн
төрлийн спортуудтай авах уу, эсвэл бусад одоо ингээд хөгжиж яваа спортуудтай авах уу ч гэдэг юм тухайн юунууд нь жил болгон гардаг юм байна л да. Тэгээд энэ жилийн хувьд бас нэг тэр юм муунд гараагүй. Тэгээд ерөнхийдөө бас тиймэрхүү бодол байгаа. Ер нь бол асуудал байна гэж харж штэ. Тэгээд Австралийн самбокийн холбооноос болохоор ингээд мэдүүлээд ингээд авчихаа. Тэгээд одоо ингээд залуу байгаа дээр одоо тэмцээн уралдаанд ингээд бас Австрали төлөөлөөд яваад амжилт үзүүлэх боломж болцоонд байна. Гэт нэг юм бит хоёртой байнгын одоо ингээд хэлж байнгын сануулж байгаа. Тэгэлгүй яг хуу зарим сонсож байгаа сонсогч нар маань бас жоохон эйгүү дуугүй хүлээж авч магадгүй. Гэхдээ яг хуу үнэхээр бас хийж чадж байгаа бүтээж байгаа хүмүүс маань бас тийм энд ирээд Австралид ирээд зүгээр нэг өнөө маргааш аргацаасан ажил хийхийнхээ оронд өөрийнхөө хийж чаддаг бүтээдэг юмараа бас те ингээд бас нэрээ гаргаад дурсаад ингээд амжилттай явах нь мэдээж хэрэгтэй шүү дээ. Мэдээж бид нар Монгол улсынхаа бас тамирчдыг алдахыг мэдээж хүсэхгүй. Гэхдээ яг хуу хэн ч гэсэн бас өөрийнхөө амжилтыг хүний оронд явж байгаа ч гэсэн амжилтаараа бахархаад тухайн орныг бас төлөөлөөд явхад бас тэрэн шиг бас амжилт хаанах уу? Тэгэхээр бас зарим сонсогч нар манаас зүгээр ойлгоорой гэж хүсэж байна. Тэгэхээр энэ бол үнэхээр ойрхон сонсогдож байна. Тэг яг хуу одоо бол дөнгөж 23 онд ирсэн юм байна. Тэгэхээр бас цаг байна. Энэ актемаас цааш зөндөө явуулах хэрэгтэй байна гэдэг утгаараас юу вэ штэ. Яг нөгөө энэ тал дээр бас би бас энэ талаас бодож үзсэн л дээ. Тэгээд бас энд чинь мэдээж одоо хүн болгон л яг нэг Австралид байгаа хүмүүс нэг дандаа визний асуудалтай. Тэгээд үр хүүхдүүдээ ингээд олон жил ингээд ийм одоо нэг амьдрах тогтой юм газар амьдруулаад одоо хэл ус сургаал боловсрол эзэмшүүлээд ингээ явах хүн болгон сонирхолтой байдаг те. Наана одоо жоохон юм гэж бодож байгаа ч гэсэн хүн болгон юу гэдэг нэг 2 жил болоод виз дуусгаад дараагийн визийг яах вэ гэдэг иймэрхүү визний асуудлууд байдаг. Тэгэхээр бас юм залуучууд одоо нэг 20 гаруйтай залуучууд бүхий спортер хичээлдэг байсан ч юм Австралид ингээд тухайн хүний өөрийнх нь сонголт ч гэдэг те. Австралид ирээд ажиллаад ингээд удаан амьдрах сонирхолтой бол бас ингээд тэмцээн уралдаанд ороод бүхий спортер хичээлээд амжилт үзүүлээд за ингээд иймэрхүү виз аваад ч гэдэг юм уу те. Ингээд цаашдаа ажиллаад тэгээд заавал виз авснараа энтхийн иргэн болохгүй тэгээд виз авснараа Монголдо очиж болохгүй биш юм чинь ерөөсөө тэр визийг авснараа энд байх дуртай үедээ байж болно, дуртай үедээ их орондоо очиж болно ч гэдэг юм тийм давуу тал үүсчих болохоор энийг бас нэг боломж гэж харж байгаа хүмүүст боломж нь болов уу гэж бодоод байгаа. Тийм. Гэхдээ яг хөө тэгээ хүмүүс маань бас тэгэл сонсож байгаа хүмүүс маань бас сайнаар бодох муугаар бодох хүмүүс нь байна. Гэхдээ энэ бол чиний амьдрал, энэ бол бас миний амьдрал. Тэгэхээр хэм болгон бас өөрийнхөө амжилтыг бас гарахыг хичээж зүтгэж явах учраас санаа зовлтгүй тийм ээ. За тэгэхээр хоёулаа Австралид ирснээс хойш шагнал амжилтаасаа соёлоо дурдъя. Түрүүн хоёлаас өнгөцгөн бас ингээд дурдаад өнгөрчлөө. Тэгээд яг одоо яг ингээд дурдаад хэлвэл хэдэн онд ханаас ямар шагнал амжилтууд авч ирсэн бэлээ? Би яг нэг Австралид нэрээд нэг жилийн дараачаас ч юм уу 24 оны хавраас хавар нэг 4 сараас ахуулаад анх нөгөө нэг яг Австралид одоо клубд хичээлж эхлээд тэмцээнд орж эхэлсэн байхгүй. Тэрнээс өмнө одоо боломжтой зүйл гэж харддаг байгаад тийм хэцүү юм шиг боддог. Тэгээ яг нөө ирээд нөө уучраа болохгүй ингээ ажиллаа хийдэг, хичээл ном ажиллаа хийдэг, гэр орон ингээл явж байгаад тэгээд энд Австралид одоо Мельбурн хотод одоо Resilience Training Center гэдэг нэг том клуб байдیں۔ Тэн дээр анх хичээллээд тэгээд хамгийн анх одоо Виктория мужийн аврах шалгаруулах жудо бүхэн тэмцээнд анх 81 кг хэмжээнд оролцоод төрүүлээд тэгээд тэндээсээ за энэ одоо бүхэн спортороо буцаагаад ингээ үргэлжлүүлээд ингээ хичээлээд явбал бас боломж байгаа юм байна гэж үзээд тэгээд 7 хоногт нэг өдөр клуб дээр очиж бэлтгэл хийдэг. Тэгээ бос өдөр нь ингээ ажиллаа хийдэг. Хичээл ном ингээл явдаг. Тэгээл нөө ажиллаа хийж явж байгаа л
бид нар ч угаасаа нэг хүн болгон л одоо мэдж байгаа ирээл төмөр дээр ажилтдаг те. Тэгээд тэргээрээ явж байгаад одоо тэмцээн оролдонд орж эхлээд за тэндээс хойш Мөхтара мужид болсон 2 тэмцээнд төрүүлээд за тэгээд 2024 оны 12 сард Сиднейд болсон Австрали ТV аврах шалгаруулах самбохийн тэмцээн болсон. Тэрэнд одоо спорт самбын төрөлд 79 кг хэмжээнд орж төрүүлээд тэгээд сая 2025 онд юуны Эсний самбын ТV аврах шалгаруулах тэмцээнд бас төрүүлээд ТV аврах шалгаруулах тэмцээнээс ерөнхийдөө 2 медальтай. За тэгээд олон улсын тэмцээнд нэг яваад за Брисбенд бас нэг жудо бүхэн олон улсын тэмцээн болон тэнд чи очиод мөнгөн медаль аваад тэгээл одоо дотоод тийм л амжилттай байна да. Тэгээд яг Австралийн Мельбурн хотын одоо Мельбурн хотод амьдарч байгаа монголчуудын одоо үндэсний баяр наадмаа тэмдэглэдэг шүү дээ. Манайх одоо хот болгонд те. Тэрэнд одоо Мельбурний наадамд 2024 оны үндэсний өвлөн баярлалд үзүүлсэн. За тэгээ сая цагаан сарын баярлалд бас баярлаж Мельбурндээ төрүүлсэн. Тэгээл одоохондоо тийм амжилттай. Тэгээд дахиад одоо тэмцээн оролтоонд бас өөр тэмцээн оролтоонд оролцох гээд бэлтгэл сургуультай хийж байна. Одоо ирэх 7 сарын дундуур одоо энэ Шинзландд нэг олон улсын самбохийн тэмцээн байгаа. Тэрэнд явах гээд бэлтгэлтэй орсон байна. Тэгээд Эсний самбын дэлхийн аврагт одоо салжуулагчаар явж ирээ. Тэрний ардаас одоо 8 сарын сүүлээр одоо дэлхийн талааны спортын наадам гээд хятад улсад зохиогдох талааны спортын наадамд одоо Австрали улсыг төлөөлж оролцох эрхээ авсан байгаа. Тэгээд яг тэрэндээ бас яг шийдэн бол яг гараагүй, яг яах их нь бас тодорхой болоогүй, яг ярилцаал явж байгаа. Яг тэгэхээр нөгөө нэг бас л нөгөө визний асуудал, заавал визтэй авах юм уу үгүй юм уу гэдэг юм нь бичиг шалж ийн одоо ингээд юм шиг байна. Тэгээд манай нөгөө нэг самбын холбооны ерөнхийлөгч маань эртэл дээр одоо ажлуудаа явуулж байгаа. Тэг ямар ч байсан урдх ажиллаа хийгээд одоо хүмүүсээ бэлдээд клубээ ажиллуулад тэг явжээ одоо. Яа ямар гоё юм бэ. Ингээ өөрөө ирэхгүй бас амар ингээл бүр шар ус босч юм л да. Энэ одоо бараг жил нэг жил хагасын дотор л бүр энэ олон медалийг бас сая дурдлаа шүү дээ. Тэгээ бас Мельбурнийхаа хамгийн шилдэг бүх гэдгээ бас харуулсан байна. 2 удаа баталсан байна. Тэгээд маш их бахархаж байна. Тэгэхээр удахгүй бас тэр асуултууд маань бас шийдэгдээд бас дараагийн 7 сар 8 сар гэл өрөөсөө сард алгасгүй бас том тэмцээнүүдэд бас оролцох юм байна. Тэгэхээр тэр бүх тэмцээнүүдэд нь өндөр амжилтыг хүсье. Тэгээ бас визний асуудал нь юм уу бас эсвэл бас оюутны визээр бас орох боломжтой байх гэж найдаж байна. Оюутны визээр орох боломжтой болох юм бол дэлхийн цом болон 10 сар болох дэлхийн авраг мөн шалгаруулалт тэмцээнд оролцохоор болсон байгаа. Тэгээд болохгүй бол энэ удаадаа өнжөөд аль эсвэл одоо Монгол улсын шгшээ овгийн нэр дээрээс оролцож болно гэсэн юм ярьж байгаа. Тэгээд юмнуудаа л ерөнхийдөө ярилцаа явж байгаа тийм. За тэгэхээр Мельбурн самбо академийн бас төлбөр нь хийдвэ гэж бас сонсогч нар маань бас сонирхож байгаа. Тэгэхээр хоёлаа бас төлбөрөө бас энэ дээр бас дурдаад хэлээд өгчээ. За юу маань одоо нэг удаагийн одоо бэлтгэлийн төлбөр одоо маань одоо $25. За 7 хоногийнх нь нас 7 хоногийн 2-оос 3 удаагийн бэлтгэлтэй. Тэгээд цаг агаарын байдлаас болоод нөгөө бүтэн сайндаа бид нар бэлтгэл хийдэг байхгүй. Нөгөө гадаа одоо нөгөө нэг тамирчтай гүйлгэх арай нөгөө нэг гүйлгэх уушигны багт хэмжээ сайжруулах тий. Иймэрхүү бэлтгэлийг ингээд 7 хоногийн бүтэн сайн өдөр хийдэг. Тэгээд 7 хоногийн төлбөр нь болохоор 3 бэлтгэлтэй тэр төлбөр нь $60. За тэгээд сарын одоо 12 бэлтгэлийн үедээ сарын $100. Тэгээд хүүхдүүд маань болохоор
$15 нэг удаагийн бэлтгэл нь. Тэгээд 7 оныхон 45, сарынхан 85. Тэгээд мэдээж одоо ирээд сонирхоод үзье гэж байгаа хүмүүс мэдээж ихний бэлтгэл маань одоо бэрээ тийм бэлтгэлийн өвтэй хөтөлбөртөө. Тэгээд ирээд тий. Төлбөрийн юм тийм ба. Тэгээд би бас нөгөө нэг линклүү танаа юу лөө бас одоо энэ клубийн одоо мэдээллүүдийг бүгднийг ингээд явуулчвал та хэд бас гоё юундээ оруулаад өгөх юм боломж байгаа. Тэгэлгүй яг тэгэхээр мэдээж холбогдох хаяг Facebook пэйжийн линкийг доор энэ комментээр оруулаад өгчин. Тэгэхээр сонсогч та бүхэн маань бас ороод сонирхоод бас өргөнөөр үйлчлүүлээрээ бас ийм мундаг самбо бүхийн одоо мастер зэрэгтэй ийм мэрэгжлийн одоо дасгалжуулагч нараар бас хүүхдүүдэд дасгалжуулаад та өөрөө ч хурж ирээд энэ сургалтанд маань бас өгнөөр оролцоорой. Тэгээд монгол хүмүүс маань бас монголчуудыгаа дэмжиж бас энэ одон амжилтыг нь бас ярилцаад сайхан 7 хоногийн 3 өдрийг сайхан бие бэлтэртэй анхаараарай гэж бас хүмүүстээ уриалмаар байна. Тэгэхээр доор комментээр бас оруулаад өгье, та бүхэн маань хараарай. За баярлалаа. За тэгэхээр одоо сүүлийн асуулт руу одоо подкаст маань бас дуусах төгсөж байна. Тэгээд саруулынхаа бас ирээдүйн хувь хүнийхэн зорилтын талаар бас асууя. За одоо миний зорилго бол одоо мэдээж одоо Австрал одоо боловсрол эзэмшээ. За дээр нь одоо манай эхнэрээ саяхан төрсөн. Энэс хүүхдтэй байгаа тий. Тэгээд одоо хүүхдээ бас 2 хүүхдтэй, нэг хүүхдээ нэг охинтой хүүхдүүдтэй бас энэ одоо амьдрах орчин тухтай юм газар нэг өсгөөд тий хэл боловсралтай болгоод явах тийм зорилготой. За тэгээд мэдээж одоо сам бүхийн хувьд бол одоо сам бүхийн спортыг одоо Австрали улсад хөгжүүлэх. За энэ дээр энэ хөгжүүлэхэд одоо үйлсэнд одоо мэдээж одоо өшөө олон монгол хүний хувь нэмэр оруул бас гоё юм болов уу гэж бодоод бас олон монголчуудынхаа бас ийшээ ороод ингээд Австралид одоо мэдээ сам бүхийг хөгжүүлээд дээр нь одоо өөрсдийнхөө хувийн амжилтыг ахиулаад тий. Тэгээд за Австрали сам бүхийг хөгжүүлэх. За тэгээ паралимпийн тамирчдыг бас бэлтгэж одоо тэмцээн уралдаанд оролцох. За мөн одоо юу гэдэг тухайн одоо спортер хичээснээрээ мэдрэмж нь илүү сайжраад за тэгээ мэдээж бас нэг тодорхой өөртөө итгэлтэй тодорхой хэмжээний бие хамгаалах чадвартай ч юм уу ийм болгох зорилготой. За тэгээ олон үндэсний хүүхэд залуусыг одоо сам бүхээр дамжуулаад за хүмүүжлтэй өөртөө итгэлтэй тий бусдыгаа хүндэлдэг ийм одоо хүмүүс болгоход одоо зорио. За тэгээд самби одоо яг Мельбурн самби академи гэсэн одоо бүрийн хэмжээний тийм спорт заалтай болгох. Мөн тэр зааландаа одоо юу гэдэг Австралийн дотоодын ч юм уу олон улсын тэмцээн уралдаануудыг зохион байгуулдаг болгох ч гэдэм төв дэлхийн тэмцээнүүдэд одоо монгол тамирчид одоо Австрали тамирчид одоо манай клубээс гасан тамирчид Австрали улсын төдийлөө олон улсын тэмцээн уралдаанд дэлхийн тэмцээн уралдаанд оролцох ч юм энэ боломжийг нээж өгөх. Та тэгээд монгол тамирчид нь одоо заавал Австралийн одоо виз аваад ингэх биш өөрсдийнхөө амжилтыг ахиулаад ирээдүйдээ бас ингээд шин боломжуудыг нээгээсэй гэж зорж байгаа. Ямар гоё зорилтууд ээ. Тэгээ ер нь миний подкастт орж байгаа энэ Австралид ажиллаж амьдарч байгаа спортын мастер, мэрэгжлийн бүжигчин, IT мэрэгчлэн, доктор, профессор, уурхай инженерүүд гээд Монголын маань бас сор болсон бас мундаг залуучуудараас бахархаад ханашгүй маа. Тэгээд тэрний нэг нь яалтчгүй те Монгол улсын үндэсний бүхийн сумын зан, самбо бүхийн олон улсын хэмжээний мастер, жудо бүхийн шийддэг тамирчин одоо саруул гэрэл маань байлаа. Тэгээд бас одоо үүсгэн байгуулсан энэ Мельбурн самбо академийн үйл ажиллагаанд нь өндрөөс өндөр амжилтыг хүсээд тэгээд цаашдынхан тавьсан энэ сайхан зорилтууд нь биелж олон шагнал медалийг бас шавнар нь бас
тэг хүртээд Монгол улсынхаа бас нэрийг олонд дурсагдаж явах болтугай гэж бас ерөөе. За баярлалаа. Манай Монгол бас манай Монгол сайн одоо яваа мэрэгчлэрээ ажиллаж байгаа Австралид ундаг яваа залуучууд зөндөө байгаа. Тэгээд ер нь монголчуудтай одоо хандаж одоо хэлэхэд одоо тааштай ер нь бол манай одоо мэдээж одоо зөндөө нэгээ дэмждэг юм хүмүүс байгаа. Тэр өшөө олон гой нэгээ дэмжээд нэгэндээ чаддаг мэддгээ хаваалцаад ингээ ямаа шеэрлээ те ингээ сайхан нэгээ дэмжээд ингэж яваарай гэж бас тэгэж бод. Тэг хүн болгон тийм байгаасаа гэж бас боддیں۔ Тэгээд бүх одоо залуучуудаа бүх одоо Австрали улсад ажиллаж амьдарч байгаа. За мөн гадаад орнуудад ажиллаж амьдарч байгаа бүх залуучуудаа бүгдэнд нэрүүлэн хийх хүсье. Тэгээд одоо бүгд л гадаадд хар ажил хийгээд ихэнх эрчүүд нь хар ажил хийгээ явдаг. Тэгээд хамгийн одоо бодож явах юм маань одоо аюулгүй байдал бүгд л аюулгүй байдлаа бодож эрүүлэнх байгаарай гэж захимаар байна. Яг үнэ. Яг гол нь болоод хэлжлээ. За тэгэлгүй яг та бүхэн маань бүгд эрүүл саруул аз жаргалтай таанч амьдарсан та эрүүл саруул байгаарай гэж хүсье. За тэгээд Мельбурн хотоос саруул гэрэл цацаанаар ярилцлаа. Дараагийн дугаар хүртэл баяртай. Баяртай саруулаа. Амжилт. За баярлалаа. Та бүхэн ажлын өндөр амжилтыг хүсье. За баяртай. Free audio post production by alphonic.com.